Сайн бацхан өрхмөд үзэгчтэй манай бэлгүүн ус төвчөө дугаар маань ээлж төр үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар маань үзэгч та бүгдийн хамгийн их хүссэн хүлээсэн за Монголын түүхийн дугаар байгаа. За бид нар бол багшд хоёр Занга ТV-гээр Монголын их хаадын түүхийг Чингис хаанаас эхлээд за бүр магадгүй нарийн тоолох юм бол тэрнээс өмнө ч биш магадгүй. Эхлээд хамгийн сүүлийн байдлаар бол Чингис хаан, дараа нь Нөгөөдөө хаан, тэгээд Гүйг хаанаас өмнө болохоор хаттууд тий дөрвөн хатны түүх орж ирээд Онгол хаймш хат орж ирээд Гүйг хаан орж ирээд Гүйг хааны дараагаас үдсэндээ Ариг бүх хааны талаар нэг мөн хааны үе тэгээ Хувлаа Ариг бүхийн тэгээд Ариг бүх хааны талаар хэдхэн дугаар яваад тэгээд Хувлагийн хааны хүртэл явсан баг. За энэс цааших дугаарууд үндсэндээ яах вэ одоо гарах уу юу гэдэг хүлээлт бол интернет бол нэлээд шуугуулсан. Шуугуулаагүй л дээ. Ер нь бол яг тэгж ойлгохгүй сонсогдож байна. Тийм учраас одоо бид нар энэхүү одоо өөрсдийнхөө хувийн пэйжээрээ Хувлаа хааны түүхээс өсвөлээд та бол 2025 он хүртэл ярих гэдэг байгаа шүү дээ. Та бүгдтэй үндсэндээ Монголын түүх, төв дэлхийн түүхийг одоо ингэж үргэлжлүүлээд явхаар бэлдээд байгаа үлээ. За ямар ч байсан үзэгчдээ бас нэвтрүүлэг эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлье. Үзэгч та бүхэн бидний үйлрийг дамжиж лайк, шеэр, subscribe дарахаа бити мартаарай. За мөн дээрээс нь энэхүү бичлэгийн дор гарч байгаа хандивын данс руу donation мөнгө илгээгээрэй гэж хүсэж байгаа. За яагаад тэгэхээр манай бичлэгүүд бол үндсэндээ маш одоо олон хүмүүс ажилтдаг. Одоо энэ камерын баг, эдитийн баг, янзлж байгаа хүмүүс энтергээд маш их хүч хөдөлмөр ордог учраас энэ бүхэн маань ч гэсэн за та бүгдийн сэтгэлийн бяцхан хандив бид нарт бас их том тус нэмэр болно шүү гэдгийг хэлмээр байна. За өнөөдөр багш хоёлаа Хувлаа хааны талаар. За ярина. За өмнөх үйл явдлыг бол манай үзэгчдэд мэдж байгаа ах тий. Занга дээр ирсэн шүү дээ. За ер нь 1279 онд Сүн улсыг эзлээд ингээд одоо ингээд дуусч идэл Сүн улсыг эзлээд дуусч идэл чинь яасан шүү дээ. Биднээсийн Зангадах гэрээн дууссан шүү дээ. За яг хөө тэгээд энэ Мерсер бас жоохон сануулхад ийм байгаамаа. Хувлаач нь өөрөө Ариг бүх дүүтэйгээ хаан ширээ булаацалдсан. За энэ хүнийг бас яг хөө Монголын түүхэнд хараар бичээд яг хөө. Гэхдээ одоо тухайн үеийн Алтан ургийн хааны хүүхдүүд гэдэг чинь бүгдээрээ л эрх мэдлийн төлөө л явна. Хувлаа бол ер нь түүхэнд бол хараар бичигдээгүй, агуун хаанаар бол бичигдсэн. Ер нь хараар бичигдсэн хаан ч ер нь бол одоо Монголын түүхэнд ер нь байна уу да. Яг хөө хамгийн харамсалтай юм нь болохоор яг хөө тэгэхээр биеийнхээ байлддаг нь л жаахан харамсалтай юм болсон. Тэгэхээр Хувлаа хаан ч өөрөө реформ хийх гэдээсэн юм аа. Одоо Хувлаа хааныг бас жоохон зөвөр ойлгох хэрэгтэй байна. Энэ хүн чинь өөрийн гэсэн улсаа байгуулж ээж л реформ хийн. Одоо шинжилэл явуулъя. Тийм ээ? Радикал реформагийн тийм ээ ийм явуулахгүй болохгүй юм байна. Ариг бүх дүү нь болохоор яаж ийн нөгөө хуучин инерцээр явах гэдэг. Байлдаал байдаг явах. Хувлаа бол яг энэ олон жилийн хугацаанд дайнаас бас залхсан ч байж болно. Эсвэл өөрийнхөө аргаар л байлдъя гэж ботсон бол л та. Өөрийнхөө аргаар явъя гэж ботсон бол л та. Тэгэхээр Хувлаа бол өөрийн гэсэн улсаа байгуулсан. За ингээд байгуулахад мэдээж хэрэг хамгийн дөрөнд саад нь төрсөн дүүн ч гэдэм юм ингээд байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөөдгөл нь ойлгодгүй. Хувлаа ч нь өөрөө ямар хүн байлаа? Номын хүн байсан. Алтан улсын мэрэгэн түшмөд хүртэл түшмөдүүдийг шилж байгаа л өөрт нь ном заалгана шүү дээ. Тухайн үеийн Уйгур, Кедан маш мундаг хүмүүсийг шилж цуглуулж байгаа л өөрт нь ном заалгуулна. Тэгэхээр Хувлаа бол Алтан улсын дундаас өргөмжлөгдсөн Монгол хаан байхгүй. Алтан улсын түшмөдөд өргөмжилж байгаа. За энэ үг энэ Чингис хааны энэ ач хүү. За энийг л хаан болгочих. Энийг хаан болгочих юм бол энэ арай жоохон их тайванч болох байх ч гэдэм юм уу. Өөрөө бол Алтан ургаас өргөмжлөгдөөгүй. Нэг өдрийн дотор цаадах нь 20 хоног хуралдаж ээж Ариг бүх Алтан ургаасаа өргөмжлөгдөжсэн бол Хувлаа бол 1 хоногийн дотор л гараад ирсэн. Жанжид нь бас дэмжээгүй, ойлгоогүй. Зарим нь дэмжсэн, зарим нь бол бид нар орохгүй. Бид нар зөв өөрөө чинь мэдлэлт байгаа. Тангарахтай байгаа болохоор тангараа зөрчиж чадахгүй нэгэд Хувлагийн мэдлэлт яваад байсан болохоос ш цаад санааг нь бол ойлгоогүй бол та. Алтан улсын цэрэг болон Сүн улсаас цэргэлж тусламж авчирж ирж байгаад тэгээд
ариг бүхтэйгөө байлцсан шүү дээ. Ингээд 1266 онд ариг бүх хувлагийн байгуулсан Хамбалик хот буюу Дайдуу хотод тэнгэр талсан. За ариг бүх тэнгэрт халина гэдэг бол хувлаад бас түүхэнд бол хорлогдсон болоо даа гэж таамаглагдчих. Тэгж таамаглагдахаас зүр аргагүй юм биш шүү дээ. Чин баг хажууд нь байж байгаа хүч юм гэмээр юм уу одоо. Тий, тусгай 20-нд байлгасан. 20-нд байлгаж байгаа хүчээр чи хинч байсан баг. За энэ дэр нэг жоохон унтуулах юм хийчлээ гэж бодох байх. За үүний дараа ариг бүх яг хорлогдсны дараа мөнгө хааны хүүхдүүд одоо шийдвэр гаргасан. Балтир, өрн дашаа, ашига, ширээгэнэр. За одоо яах вэ? Ариг бүх ах алгадчихлаа. Ямар ч лсэн бид нар бол хар хормыг өгөхгүй гэж шийдсэн. Өрн даш бол мөнгө хааны удаахгүй. Энэ хүү бол ер нь хаан ширээнд суух маш сайн бэлтгэгдсэн. Бусдаасаа илүү. За 1267 онд ганцхан жилийн дараа гэсэн үг. Хувлаа хар хорин руу цэрлэж ирсэн. Монголын эзэнт гүрний нийслэл хар хорин хот. Өрн даш ханхүүгийн өргөө. Хувлаа ах бид нар лөө ирж байна. Одоо бид нар ариг бүх ах байхгүй болсон. Тэгээд ч биднэрт одоо дэмжлэг ирэхгүй. Зүвч ахын талынхнаас болон бат ахын талынхнаас ямар ч дэмжлэг одоо ирэхгүй. Бэрх бол биднийг үл тооссон. Тэгээд ч баруун зүгт байгаа Цагаадаан хаан тусаас тусамж гуйлтаач биш Цагаадаагийнхан өндөлсөд эхэллээ. Тэр Алмалихт хүртэл нийслэл хотоо байгуулад Цагаадаагийнхан одоо бид нарыг харин ч бид нар лөө бас газар нутаг тасалж авъя гэж өнгөж харж эхэлнэ. Харин хайдууныг тус болох байх. Хайдуу ах тэгтээ одоогор сайн мэддэхгүй л байна. Цагаадаагийнхныгаа эмх цэгцэлгээд өөрөө Цагаадаагийнхны асуудалд орооцолтоод эхэлсэн. Тэд нар Бухарыг бол ацалтж эхлэх байх. Яркандас Бухар хүртэл өгөөдөө Цагаадаагийнхны хямрал болж байгаа. Харин алс өрн зүгт Азербайжанд Бэрх ах хүлээгүй ах хоёр эргчин эмгч нээцээ хүртэл үзэлцэж байгаа. Тийм болохоор бид нар л одоо хар хорондоо ирлээ. Одоо яах вэ? Нэг мөсөн эцээ хүртэл байлдээ. Өөр арга байхгүй. Алтан ус болон сүн усын цэргүүдийг авчирж ирж байгаа. Хэд хэд удаа оролдоод хувлаахыг дийлээгүй шүү дээ. Дахиад оролдоод үзье. Хэрвээ энэ удаа ялагдвал хар хорин бүр мөсөн ялагдаа зогсохгүй. Бидний Монгол бидний удирдж байсан газар нутаг. Хувлаахын мэдэлд бүрнээ шилжинэ. Хар хорныг түүвэсэн. Мөнгөн мотыг ачаад явсныг та нар бүгд мэдж байгаа. Хар хорин хотыг дэлхийн худалдаа арилжаа. Худалдааны их замаас хувлаах хаасан. Тэгэхээр дэлхийн бүх мөргөлчд, дэлхийн бүх жинчд худалдаачд, энэ ертөнцийн бүх эрдэмтэн мэрэгд болон маш олон улсын элч төлөөлөгч нар хизээч хар хормыг зүглэхэ боллоо. Ингээд аслагдлаа. Мартагдлаа. Гээгдлээ. Орхигдлоо. Бүгд л Хамбалик хот руу явж байгаа. Бид нар өвөг дээдсийнхээ өн мөнхийн тэр зовлондоо эргээд орлоо. Ядч байхад энэ 20 жил үргэлжилсэн гангажиг мөн зод биднийг тойлдолчлаа. Цагаан эрмээс урагшаага захирч байгаа хувлаа ахын байдал бол байгалийн цагаагаар дулаахан маш сайхан газар нутагтэр байгаа. Дэлхийд дахны бүх олон улс орны худалдаачид, төлөөлөгчид, элчнэр Хамбалик руу төвлөрлөө. Хар хорин хот ингээд 30 жил дэлхийн нийслэл байж байгаад цаг нь болж байгаа бол л та. Бид энэ ч малаа адгуулад амьдрах уу? Бас л хэрэглээний дутагдал, таваарын дутагдалд орох болно. Бид нар мөнх хааны хүүхдүүд.
Ямар ч л байсан. Хувлаад захирагдахгүй. Хасрын талынхан дэмжиж байгаа шүү дээ. Тийм ээ. Хасрын талынхан дэмжиж байгаа. Мөн Тэмүүгээ отчхон авгын талынхан ч бас дэмжиж байгаа. Энд байгаа монголчууд энд үлдсэн алтан уургийнхан бүгдээрээ дэмжигдэж байгаа боловч бүгдээрээ нийлж нэгтгэж байгаа боловч биднүүсийн байлдааны арга ов михийг бүгднгийн мэдж байгаа хүн бол хувлаах. Биднүүсийг яаж байлдахыг урдаас мэдээд байгаа. Биднүүсийн дайн байлдааны арга михийг бүгднгийн мэдж байгаа. Тэгээд ч их ах өөрөө биднийг лав өргөмжлөхгүй. Хаан эцэг маань баруун зүг дайманд мортоход 450 мянган цэргүүдийг шилж сорлж байгаад хүлээгүй аавга ахад өгж баруун тишээ явуулсан. Хүлээгүй аавга ах одоо цагаадагийнхны цаанд хашигдчихсан байгаа. Өөрийн биеэр өмнөдсөн улсыг дайлаар мортох гэж явахдаа бас дахиад шилж сорлж байгаад хамгийн шилдэг 300 мянган цэргийг аваа явсан. Сүбэдэ Баатрин төрсөн хүү Уранхатай Жанжин. Уранхатай Жанжны төрсөн хүү Ажуу Жанжин. Мөн Баян Жанжин бүгдээрээ хувлаахын мэдлэлд байгаа. Тэд гэхдээ бид нар лөө хөдлөхгүй байгаа. Асига чиний зөв. Гэхдээ авга хувлаа. Алтан улс болон сүн улсын цэргүүдийг хилцээр хийж алтан улсын цэргүүдээр бол яг өөрийгөө дэмжүүлсэн болохоор алтан улсын цэргүүд хувлаахын туганд ор зогссон. Сүн улстай эв найрамдалтай гэрээ байгуулж хилцээр хийж биднэр лөө ирж байгаа. Тэгэхээр дор хаяж алтан улсаас 300 мянган гаруй цэргүүд дайчилсан. Үгүй маа гэхэд 200 мянган цэргийг дайчилсан бол сүн улс нэмж 200 мянган цэрэг өгсөн байгаа. Эх орондоо авчирч ирээд бүгднгийн бот цогж болох боловч эх орны маань хаагур ямар нуувч газар юу байдгийг бүгдийг мэддэг хувлаах хөдөлж байгаа. Тэгэхээр бид нар хувлаахта юугаач нуухгүй байгаагаараа тулхаас аргалах. Нэг бол энчээ ингээд ертөнцид мартагдаад амьдрий. Мөнх хааны үр удам, мөнх хааны үр хүүхдүүд энчээ байсан юм шүү гэж яригдаад дараад нь цаг хугацааны ирэхээр мартагдъя. Эсвэл хувлаахта эцээ хүртэл үзэж өөрсдийгөө дайчилж байгаад хаан ширэг булааж авах гэж оролдъё. Энэ бол хэцүү. Ари бүг ах. Хамбалик хотод өнгөрчлөө шүү дээ. Жилийн өмнө. Ядж байгаа тал нутгийн догшин цагаагаар цудгаан гэж зогсоохгүй. Мас сүрэг тарга твээр авсангүй. Тэгээд ч маш олон албад харьяат амьдрал хөөж бэлчээр дагаж биднүсийг хаяад цагаада өгөөдөгийнхний газар нутаг руу тэдний бэлчээрлүү нүүхийн хажуугаар хувлаах руу нүүж эхэллээ. Энд байдлаараа байгаад байхад юм бол бид нар баг багаар шингэж цөөрнө. Өөр аргалах. Өөрөндөө шийдсэнтэй. Өмнө зүг ээлж юу болов? Хувлаах чинь цэрэг аваад ирж байна. Хаан ирж байгаа вэ? Тэд хар хормын өмнө зүгийг чиглээд ирж байна. Зааз ойлголоо. Хувлаах биднийг одоо оршихгүй. Тийм болохоор зэрэг бид нөр өшөөлгөд болтох ёстой шүү. Одоогийн Өвөр хангай аймгийн нарийн тээл байна уу да? Эсвэл энэ 10 хээрийн талын өмнөхөн орхон туулын сав газар, сав газар, бэлчээр газар гэж байгаа шүү дээ. Яг энэ мөнх хааны хүүхдүүд шийдвэрлэх тул дааныг хувлаатай хийхээс аргагүй болсон байна. Талыг бүрхсэн цэргүүд орж ирлээ шүү. Тийм ээ. Алтан улсын цэргүүд баруун жигүүрийг барьж байгаа болол та. Сүн улсын тэгээд цэргүүд нь яасан юм? Сүн улсын цэргүүд нь зүүн жигүүрийг. Тэр төв жигүүр дээр хувлаах өөрөө байгаа мó.
Алтан ус болон сүн усын шилдэг цэргүүдийг өөртөө нэгтгэж авчаад төвжиг үрдэр хувлаах өөрөө байх шиг байна. Уран гадаа хавна. Тэд нар харагдахгүй байна. Тэд нар бидний талд уулд нь орчуулж, тийм ээ, хувлаахыг алуул бидний талд орно. Энийг бүгд мэдж байгаа. Даач та. Эцсээ хүртэл мөнх хааны төлөө, мөнх хааны зорилгын төлөө, эцгийн зорилгын төлөө. Зайху мөнхийн хүүхдүүд дөрвөн замаар цэргэлэн одоо ингээд хувлаараа дайрсан байна. Байлдж байгаа шалтгаан нь бол ерөөсөө одоо унгах зорилгоор тий. Гэхдээ одоо ингээ өөрсдөө мартагдаж байгаа байхгүй. Одоо яах юм бэ дэлхийн чүлдээ ялтчихв. Яах юм бэ тэгээ газрын мухард одоо үлдэх юм уу? Энэ хар хорин чинь одоо дэлхийн нийслэл биш боллоо шүү дээ. Хамбалик руу шилжүүлчлээ. Тэгэхээр одоо яах юм тэгэхэд цагаан эрмийн хойно ингээд одоо дэлхийн ертөнцид мартагдаад ингээд үлдэлтэй биш. Өөрсдөө эзэнт гүрэн байгуулсан харамсалтай нь эзэнт гүрний жамаар эзэнт гүрэн задарсан. Одоо яах ёстой? Ганц удаа дараа одоо те нэрвэгдээд үлбэрч харангадаж өгөх юм уу? Өөр арга байхгүй шүү дээ. Энэ бол зүгээр амьд үлдэхийн төлөөх эцсийн шийдвэрнээс. Хувлайн цэргүүдтэй ингэж хац тулалдаж нэг ч ухраагүй бүтэн 2 өдөр тулалдсны дараа бүгд ялагдлаа. Яахаргүй хувлайн цэргийг дийлсэнгүй. Хувлайн ямар их цэрэг авчирж ирсэн тодорхой байсан. Нөгөө алтан улсын 200-аад гаруй. Тий. Яа тийм холимог цэрэг аваад ирсэн. Холимог цэрэг аваад ирсэн. Алтан улсын талынхын чидэр чигээр хувлагийн талд орцсон. Аргагүй л дээ өөрсдөө гаргаж ирсэн юм. Өөрсдөө гаргаж ирээ үстэй. Тий. Алтан улсын мундаг том төрийн түшмдүүд чинь хувлаа зөвлөж байгаа. Хувлаад багшилж байгаа. Хувлаа зааварчилж байгаа. Сүн ус чинь гэрээтэй байгаа. Ив найрамдлын гэрээтэй. Тэгсэн чинь цэрэг өгчих гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэгэлтэй чинь тэгээд одоо нөө монголчуудаар нь даруулж байгаа юм чинь. Сүн усныг юм ойлгосон шүү дээ. Мөн хаан байхгүй болоход хувлаа нь хоошоо дайрангууд энэ монголчууд чинь бие биентэйгээ байлдах их дуртай юм байна. Яагаад бид нартэй гэрээ байгуулад бидний цэргийг алж чадах чил бидний цэргийг өөртөө авчирж байгаад өөрсдийнхнийгөө дараад байд юм бол монголчуудад нэг юм сул тал байдаг юм байна. Энийг сүн ус олоо харцсан шүү дээ. Энэ бол ер нь бол гэхдээ нилээн дээрээс олж харсан баха. Үе үеийн өмнөх улсуудаас нь ч олж харж байсан баг. Сүн ус одоо яг энэ дээр нь сайн тоглолтоо хийсэн. 1267 онд болсон энэ тулдаан бүр мөсөн ялагдчих бүгд олзлогдчихэ. Өрн дашаа. Чи бол миний төрсөн ахын хүү илээ. Өрн даш, Балтир, өрн даш, Ширгэ, Асига, Буужиг. Таны өмс өгдөхгүй. Танд хэрэгвч бууж өгөхгүй. Алуулаад. Та Монголоос урвсан. Та Монгол гэдэг гүрнийг байхгүй болгосон. Та Юан гэж нэрлсэн. Одоо Монгол гэж одоо дахин дэлхий дахин дуурдагдахгүй. Та өөрийн гараар Монголыг байхгүй болгосон. Та Монгол хүн мөртлөө. Та нар намайг ойлгохгүй. Хаан үүдийг яах вэ? Бүгднгийн Хамбалик руу аваад яв. Даадуур аваад яв. Тэгээд яах вэ? Цаазлах юм уу? Үгүй. Бүгднгийн гэрээ хорионд орвол. За ингээд мөнх хааны хүүхдүүд гэрээ хорионд орсон. Харин тэр үед хэрвээ хар хормыг биднэрт найр тавьж өгөхгүй бол хар хормыг үнсэн товрог болгоно шүү гэж хувлаа хэлсэн болохоор хар хорм отоо ард иргэдээ хаалуулж ирсний оронд гээд өрн даш хаан хүү мөнх хааны төрийн тамгыг хувлагийн өмнө ахийнхаа өмнө ингээд өгч байгаа. Уул нь энэ тамгыг би барих ёстой байсан. Даанч та барьлаа. Та тэгтээ хууль бусаар авсан. Нэгэнт хууль бусаар авсан зүйл эргээд хууль бусаар алдагддаг шүү. Авгаха. Та үнийг бити мартаарай гэж хэлсэн. Мөнх хааны тамгыг бариа явж исэн юм чинь өрн даш байсан. Гэхдээ энэ тамгууд одоо хаана идэх бол? Одоо мэдгүй. Тайванд байж магадгүй. Тааны тэгж яриад байгаа тийм. Тайванд л юм дадаг гэсэн тийм. Ингээд
бүгдээрингийн гэрийн хорионд оруулсан 1266 онд Ариг бүх хаан хорлогдож өгсөн болвол 1270 онд Өрөндаш Хамбалыг хотод гэрийн хороонд байжгаад гинт бас өглөө. Энэ хүн идэр залуу наснда яач вэ? Бас хоол унданд нэг юм хийч үү? Өмнө зүгийнхний чимээгүүгийнхэн гээл үе үеийн турш үргэлжлүүлж явж исэн чимээгүүхэн унтуулчдаг юмыг бас арай хувлаа хийчээг баг. Ойлгох юм алга. Ингээд Балтирийн бие нь маш хүнд өвчтөй байхад Балтирийг одоогийн шар тэнгис хавцаа байдаг алс зэлүүд ордон руу цөлсөн байна. Мөн хааны том хүү Балтир тэндээ одоо ингээд цаашаа Балтир баатрын түүх бичигдэхгүй. Асига ширгээ химэх мөн хааны хүүхдүүдийг алс хол хязгаарын цэрэг рүү цөлжээ. Гэхдээ их сонин дид жанжин болгож цөлсөн байна. Монгол нутаг тэр чигээрээ хувлаа мэдэлд оров. Одоо хувлаа Ихванус гэдгээ гараагаа эхлүүлэх нь энэ алтан ургийнхны дунд болдог зүйл л баг. Хаан ширээ булаацалдсан хаадын гэр бүл дотор болдог л зүйл баг. Гэхдээ Өрөндаш дэндүү хайран байсан. Да миний хувьд шүү. Энэ хүн бас яг хаан болох магадaltaй байсан. Өрөндаш бол. За ингээд мөн хааны хүүхдүүд буюу төрсөн ахыхаа хөвгүүдийг хувлаа аргыг олж өчрийг олчлоо шүү дээ. Одоо хувлаатай хийн өрсөлдөх юм. Хийнч өрсөлдөхгүй. За тийм учраас ер нь бол одоо ингээд 1260 он бол Монголын эзэнт гүрний задралын эхлэл. 66 онд Ариг бүх хаан байхгүй болсон. 70 онд Өрөндаш байхгүй болсон. Тийм учраас энэ хувлаа одоо дангаараа ноёлсон. Тэгэд хоёлаа нэг зангаа дээр ярьсан шүү дээ. 1268 онд анх Японы арал руу тэр үед ч одоо Камакурагийн хаан тус гэж Японы арал дээр байсан. Сүн улс тэднэртэй худалдаа арилжаа хийгээд байсан. Тийм болохоор зэрэг сүн улсын худалдаа арилжааг зогсоохын тулд Камакурагийн шогун тус гэх юм уу да. За хаан тус гээ да. Энэ хаан тус руу Японд илчилгээсэн. Буужигч надад захирагд гэж илчилгээсэн. Илчийг нь Камакурагийн хаан тусынхан хороолсон байна. Камакурагийн ширээнд суусан хаан хүү 24-тэй байлаа. Одоо нэг энэ юу байгаа даа штэ. Та нэг ярьжсэн да. Элчийг алах нь монголчуудын хувьд бол шившгээ. Тий. Тэдний хувьд бол одоо юу байсан юм ста бүү мэт те. Хөрш усуудын хувьд бол юу байсан юм мэдэхгүй. Тий. Бидний хувьд бол нэлээд одоо дай эхлүүлэх гээд байгаа юм байна л гэсэн. Тий гэж ойлгоод байгаа штэ. Тий. Тэд нар бол яг алж байхдаа ер нь дайтай гэж бодсон болоо баг. Ер нь дайтай гэж бас бодсон. Би бол тэгж бодож байгаа. Энэ Хидороко билүү? Хидороко Камакура байлуу? Энэ залуу хаан хүү гарцсан юм аа. 20 эдтэй хүү хаан ширээн залгдсан. 21-ээс 24 орчим насны л залуу хүү байгаа. Омголон байна үз. Ийм залуу насндаа хаан ширээнд суусан хүн яадэ? Насны онцлог гэж нэм явагдана да 20-аад наснда хүн яаж юу ярьж явдаг вүлээ? Ямар омголон, ориглон, дэрвүүн явдаг вүлээ? Яасан ёстой нэрээ үннийг хэлэх юм бол хүний тэр суцаар нь цус биш гал урсдаг нас штэ. Ямар ч хүний тэр энэ цэл залуу 20 нас тийм штэ. 18-аас 25 нас гэж ярих гэж байгаа бол ёстой нэрээ суцаар нь гал урсдаг, ориглж явдаг нас нь байхгүй юу? Энэ ямар ч залуу хүн туулаал гардаг, дайраал явдаг л нас штэ. Ингэсэн байж ах чинь далайн чандаас нэг нөхөр илчиргээгээд надад дагаар ор буужиг гүнгот нь битоол юм ярил гэх байлгүй. Яг зөв. Харин энэ талаас нь бас ойлгох хэрэгтэй биш үү одоо. Ингээд байжсэн чинь гів гэд нэг юм нэг одоо юу гэдэг нэг тийм бүдүүн баргийн нөхөр орж ирж тэр чинь одоо. Тэгээд ирээд ярьж байгаа юм ч тэр нэг жоохон тийм эвгүй юм ярих харч. Надад захирагт аюутг бай, биширдэг бай, тийм ээ. Тэгэхээр чи нин тэгэл захирагдаа ихэв тэр нь бол тэгэл юу юм уу ингээл бодох нь ойлгомжтой. Тийм. Танаа хувлаа гэсэн үү? Би хараагүй л гэж хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд намайг хурж ирээ захирчих. Өөрийнх нь мэдлэлт нь ямар амар үнж Бушидо ёсоор
хүмүүжцгээсэн самурай нар байгаа байлээ. Хүн бас байгаа хүчээ харчаад хинтэл бол хинтээ танихгүй юм чинь үзүүл үзчихэл гэж бодсон шүү дээ. Тийм шүү дээ. Ер нэг ийм байдэн шүү дээ. Зодтолдож үзээгүй юм байж нэг дийлцсэн юм шиг зангараад байдаг нэг хүмүүс байдэн шүү дээ. Зодтолцсныхаа дараа тэр дийлцсэн юм шиг зан алга болчдөг. Нэг ийм занг мэдхүү. Нэг хизээ зааны нэг зодтолж үзээгүй юм байж хажууд нь дийлцсэн юм шиг зангаргаад атман зангаргаад байдаг. Чи одоо нэг надтай үзчихээгүй юм байж намайг яага захираад байгаа. Би тэгээ чиний үгэнд орох ёстой мó гэдэг нэг эхлээ ойлоо үзчихээд үзчихэн штэ. Үзснийхаа дараа тэр дийлцсэн юм шиг зангаргаад байдаг хүний зан арай өөр болчдөг доо. Нэг сайхан нэг навс зодтолцсны дараа. Тийм ээ ядартлаа зодтолцсны дараа. Тэр шиг тэр хүн чинь тэгж бодно штэ. Чи айгүй мундаг хүчрэхэ гэсэн үү? Чамайг сонссон. Яа Чингис хаан чинь чиний өвөө чинь амар юм бэлээ. Би чамаас айлаа гэхгүй штэ. Эхлээд натаа байлтчих. Тэгээ дараад нь энэ асуудлаа шийдэл гэж хэлж байгаа. 1268 онд энэ их наран хаан тус руу явуулсан одоо элчийг нь бол галсан. Дараад нь дахиад илчилгээсэн. Тэгэхээр тэр элчийг нь бас алсан. Камакурагийн шогун. Тэр ч одоо ерөөсө шогны засаглал байгаа ч гэдэг. Самурай хаан одоо самурай нараа захирж байгаа хаан чинь шогун юм эвэртэй юм шиг юм. За эвэртэй гэж ойлгоод байна. Сар байхгүй. Тийм. Сар байдаг тийм. Толгой яг духан дээр ингээ сар л байхгүй. Манайхан эвэр гэж ойлгоод шиг байна. Им саран бэлэгдэлтэй байдаг байхгүй юу? Нөгөөдгөл нь бүгдээрээ им саран бэлэгдэлгүй юм зүгээр цэргүүд. Гэхдээ хааныхаа удмын захирагддаг тугийг нь нурундаа үрээд намруулаад давхит одоо гүйдэг. Эсвэл давхитдаг. Тим цэрэг одоо энэ чинь самурай гэж байгаа шүү дээ. За энэ самурай шин хөрш. Энэ юу? Агнуурын тэнгис болон шар тэнгисээр хилсэн шин хөрш нь Камакурагийн шогун тус байлаа. За яг хоёр дахь хилчийг асны дараа Хувлаа хааны зарлаг 1269 оны ихэр гарсан юм. Би дорныг дайлах яамыг байгууллаа гэж хэлсэн юм. За энэ яам гэдэг үг тан улсын үед байсан. Бүр тан улсын үед яамтай байсан. Хойлоо зангаагаар ярьжсэн. Шал дээр үе ус шүү дээ. Маш дээр улсын үеийн ус шүү. Анхны соёл иргэншлийн орнуудын улсын нэг шүү дээ, тий штэ. Тан гүрэн үе. Тан улсын үеийн тэр дипломат харилцаа, цэргийн дотор инх тайванч бодлого гэд 300 гаруй жил оршин тогтносон тан ус ямар гайхамшигтай зүйлийг энэ Туаз болон Аз твийн иргэншилд бичиж өгсөн гэж санана. Тан улсын үе гэдэг чинь гайхамшигчтэй. Тэгэхээр тан улсын дараа чинь улсууд чинь гээд явж идэл сүн улс, алтан улс гэдэг чинь уламжлаад авчиж байгаа. Нэгэд алтан улсыг эзэлж авсан Хувлаа яам байгуулах нь одоо чинь уламжилж авдаг байхгүй да. Нэгнээсээ суралцсан шүү дээ. Нэгнээсээ сэжиглэж цэрвдэг бол одоо бид нар ингэж оршин тогтнохгүй шүү дээ. Өнөөдөр л бид нар гадны юм гэж их сэжиглдэг болоод байна. Нэг сэжигч зан, хардтай зан, Монгол хүний зан хөдлөөд байгаа болохоос ш ер нь эзэж авсан газараасаа бас өөр юм шүүлэх юм их байгаа. Ингээд дорныг дайлах яамыг байгуулсан байна. Тэгээд Хувлаа хааны зарлаг Хамбалыг хотоос гарав. Усан цэрэг мөн усан цэрэгийг байгуулж усан онгоцыг барих зарлаг гарсан байна. Гэхдээ солонгос хүмүүс болон хятад хүмүүсээр бариулах ийм зарлаг гарсан байна. За тэгээд одоо усан цэрэгийг одоо хөгжүүлнэ. Одоо хөгжүүлж эхэлж байна. За тэгээд худалдаа болон цэргийн ажиллагаа явуулахад хэрэгтэйгээд усан флотыг бүр бэхжүүлэх ёстой гэж Хувлаа хааны зарлаг дараа нь тунгуудлагүй гарсан. Хувлаа хааны усан флот 1270 онд байгуулагдав. Дэлхийн ямар ч улс оронд усан цэрэг, усан флот гэдэг ойлголт байгаагүй байхад Хувлаа хаан байгууллаа. За яг энэ бол айгүй тэмдэглэх ёстой зүйл л дээ. Тийм. Ягаад тэгэхээр өмнө нь бол зайв гэдэг зүйлийг бол загсааг нуртлаа шилдэг байлаа шүү дээ. Тийм. Нэг ойр зуурын гол мол гатлах ч юм уу нэг богино зайд явхаар л ер нь зайвыг шилдэг байсан бол одоо ч ер нь бараг ингээд цэрэг дайны зорилгоор. Одоо цэрэг дайны зорилгоор энийг хэрэглэе гэж хэлж байна. Тэгэхээр би бодож л байна л да. Хувлаа хааныг буруутгаад яах вэ? Бид хаадаа буруутгаж болохгүй. Энд чи бидний хаад. Буруутай юм хийсэн бол эн чи том агуу удирдагч нар,
агуу удирдагч нар чинь том хүн том алдд юм аа. Бас том хүн том амжилтанд олдог юм аа. Бид яаж ботсон хаадыг буруутгах болохгүй. Тий, нэг айхтар шүүмжлээд ч одоо шүүмжлээд хэрэггүй. За Хувлаа хаан юу байгуулж исэн бэ гэдгийг хоёлоо зангаагаар ярьсан. За бүр нарийн ярих юм бол 1274 онд одоо Камакурагийн шогунд хаант улс руу халдсныг хоёлаа бас зангаагаар ярьсан. Тийм биз? Хоёлаа зүгээр энэ удаа бол Монголын түүхээ сануулгах зорилгоор ярьж байгаа шүү. Орхигдуулсан, мартагдуулсан, гээгдүүлсэн зүйлээ хоёлоо ингэж ярьж байгаа шүү дээ. За ингээд Хувлаа хааны зарлиг одоо флот байгуулсан. Тэгээд хамгийн том флотын корпус буюу ихний байрлал Солонгосыг хөлөг онгоц барих бааз Тэнгисийн цэргийн түшиз газар болгох тушаал гарлаа. Тухайн Хувлаа хааны зарлиг Гуйлан улсын ирэг дээр энэ том флот байгуулагдаж эхэлнэ. Энэ бол тэргүүн флот байх болно. Нэгдүгээрт тэнд байгаа иргэдийг давхар ажилуулах. Хоёрдугаарт тэндээс Япон руу хөдлөхөд арай ойрхон гэсэн тийм зорилготой байсан бололтой. Солонгосч нь аль дээр бас эзэлсэн л дээ. Чи мэдж байгаа. Наяа жанжны үед гэдэг. Тэр чи одоо баг хэний үе юм бэ? Өгөөдөг үед бас эзэлсэн. Мөнхийн үед бас баттгаж бас одоо холбоо тогтоож бүр эзэлж авч лээсэн. Чамаг чөлөө авчаад явж байгаа хооронд чулуунд орж судлаач хоёлаа би чулуунд орж судлаачтай ярьж ирсэн. Солонгосын гүүрийн овсын талаар яаж эзэлж өөрийн мэдлэлд оруулж ирснийг би ярьж ирсэн. Харин чамаг нэг 4 дугаар байхгүй болчиход хүмүүсийг сансан байлээ ш. За ямар ч лсэн ингээд Солонгосыг одоо өөрийн түшиз газараа болгоод Японыг эзлэх маш том бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэхдээ нэг алдаа гарч байгаа юм. Нэг сонин алдаа гарсан. Далай тээврийн усан онгоц гэдэг талаар далайгаар хэлэлж исэн боловч Солонгос болон Алтан улсын мөн Сүн улсыханд ямар ч мэдлэг усаг байдгүй. Яг ямар онгоц хийхээ мэдэхгүй байсан. Тийм болохоор Хувлаа хаан онгоц хийгсэн зарлиг гаргасан уу? Гаргасан, хийхгүй бол толгойг нь авдаг байлаа. За одоо яах ёстой? Ямар онгоц хийх ёстой? Мэддэг онгоцоо л жоохон томруулж төгөлдржүүлэхгүй бол болохгүй болж байгаа юм. Загсны онгоцоо л нэг арай голын онгоцыг л жоохон томоор голын онгоцыг л томруулахгүй бол яг л мэдлэг байгаагүй маа. Тэрнээс ш мөн монголчууд биднүүсийг эзэлсэн. Алстаа таануусыг хорлондоо албаар бид нар та нарт ийм онгоц хийндэ гэж тгээгүй маа. Хятадууд болон солонгосууд мэдгүй юм чи яах юм бэ? Голын онгоц бол хийсэн. За Хувлаа хаан бол холимог соёлт улсыг бас байгуулсан. Холимог соёлт улс гэдэг чинь маш олон улс үндэстнийг өөртөө нэгтгэсэн том гүрэн байгуулчаад байгаа юм. Тайван буюу их эхлэл гэсэн үг л дээ. За энэ яг 1274 оны дайныг хоёлоо ярьсан. Тийм болохоор зэрэг 79 онд бас Сүн улсыг эзэлсэн гэж холоо ярьсан шүү дээ. Ингээд Сүн улсыг 1279 онд эзлээд Зангай дээр нэвтрүүлэг 115 дахь дугаар дууссан шүү дээ. Тэгэхээр энээс хойш нь одоо ер нь ярьж байгаа нь бол зөвхөн Хувлаа хаан бол холимог соёлтой болсон. Маш олон үндэстэн ястантай, шашинтай энэ олон улс үндэстнийг өөртөө нэгтгэж гисэн. Тэгэхээр яг их асуудал гарна. Нэг үндэстний зан заншил нөгөө үндэстний зан заншилтайгаа харшилтна. Асуудал гарна. Их гүрэн байгуулъя гэж ботсон болохоос ш энэ олон улс үндэстний дотоод зан заншлыг нь зохицуулах ямар ч боломж Хувлаа хаанд байхгүй. Иннээс хойш Хувлаагаас ч харгас, Хувлаагаас ч хүчтэй хаанд байхгүй. Ямар ч хаад чаддгүй, бурхан ч зогсуулж чадахгүй. Эн чинь зан заншил. Зан заншлыг хинч эвддэггүй юм аа. Нэг онцлог нь. Хинч эвдэж чаддаггүй юм. Энд хамгийн их зөвлөгөө өгсөн хүн бол Марко Поло. Хувлаа хааны шадар сайд байсан хүн шүү дээ. Марко Поло. Гэхдээ өөрөө Хувлаа хаан их засаг хуулийн дээр альва шашин болохныг хүнддэг мой. Алив шашин давуу эрхлэлхийг хоригл мой гэд бичсэн байгаа. Одоо энийг төгөлдржүүлэх хэрэг гарна. Энэ хууль гэдэг юм чинь их амьд шүү дээ. Шинжилэлт яваад байхгүй бол нэг юм хийчээд тэрнийг мартчихдаг юм биш юм аа. Хууль гэдэг чинь амьд юм. Тэгж ярих юм бол бидний эдэлж хэрглэж байгаа
Бүх юм амьд юм. Хувцас ч амьд. Цаг үеэ дагаад бид нар хувцаа өөрчлөөл явж байгаа. Аяг шаазан хэрглэж байгаа бүх юм амьд. Цаг үеэ дагаад бид нар өнөө цаг үед тохирсон юмаа хэрэглээд явж байгаа шүү дээ. Гэхдээ тийм биз? Тэрэн шиг энэ хууль гэдэг чинь өөрөө амьд болохоор дагаад энэ хуулиа шинжлэхгүй болохгүй байна гэдгээ Хувлаа дэндүү ойлгомжтой юм гэдгийг ойлгосон. Ингээд нэгдсэн бичгтээ болдсон билүү гэж бодоод төвдийн их багш Пагуламыг 1253 онд нэг уулзсан штэ. За Пагуламтай уулзсан талаар хоёлаа ярьсан. Жинхэнэ нэр нь Пагулам Лодойжилсан. Лодойжансан. Биш тий. Саж бандд гунгаажилсан гэж байсан штэ. Санж гинөө годон тэрнтэй. Годон хаанхүү тэрнтэй багшаавь барилтаагаад байдаг. Яг тэрний шав байхгүй юу? Ууган шав. Пагулам Лодойжилсан гэдэг хүнийг дуудаж авчирсан. 41 үсэгтэй дөрвөлжин бичгийг Хувлаа хаан зохиож исэн. Хоёлаа ярьсан шүү дээ нэг. Юан гүрний соёл иргэншлийн талаар, соёл цэцэглэлтийн талаар ингэж ярьж ирсэн. За тэгээд хүссэн хүсээгүй энэ холимог соёлт болсон юм чинь бүх шашныг хүндэтгэх ёстой болсон. Хувлаа хааны зарлиг. Бүх шашны баярыг тэмдэглэх ёстой гэсэн тийм зарлиг гарсан. Ингэснээр Хувлаа хаан Крисмас тэмдэглэдэг байсан. Марко Поло энийг аягүй сайн бичсэн байгаа. 100 сарын баярыг тэмдэглэдэг. Христийн төс өдөр шүү. Тий, Христос чинь нэг юм шүү дээ. 12 сарын 25-нд Христосын төрс мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ. 12 сарын 31-нд шинэ жилийг тэмдэглэнэ. Тэгээ дараад нь яах вэ? Цагаан сараа тэмдэглэн ч гэдэг юм уу? Мөн исламын шашныг хүндэтгэн бүх баяруудыг одоо Алтан улсын болон Сүм улсын үндэстний бүх баяруудыг хүндхэн тэмдэглэдэг байснаар Хувлаа хаан бол би та нусыг дарангуйсан хаан ч юм бишээ. Та нусыг эвлүүлж, нийлүүлж, нэгтгэж байгаа хаан юм а гэсэн мессежийг эзэлсэн ард түмэнд одоо ойлгуулж өгсөн. Үүгээрээ Хувлаагийн эсрэг нэг бослог гараад байгаагүй бах. Бас дараад нь хүссэн ч хүсээгүйч дуртаач дургууч нэг юм хийх ёстой болсон. Энэ юу гэж? Апартейд дэглэм тогтоохгүй бол болохгүй юм байна гэдгийг одоо ойлгосон. За улс төр дээр гардыг. Улс төрийн дэглэм гэдэг том сэдэв байгаа. Энэ дээр апартейд дэглэм. Нэгдүгээрт өөрөөсөө маш их хүчрхэг олон мянган жилийн 5,000 жилийн түүхийг бичсэн Нангаадын иргэншлийг хүлээж авч байгаа юм. Эзлээд авцсан гэсэн үг. Энэ том иргэншлийг эзлэн гэдэг чинь өөрөө энэ иргэншилтэд дийлэгдэх автах магадлал маш өндөр. Эдмунд Бёрк юу гэдэг шүү дээ. Альва авгаа иргэншил дотроосоо сүнж мөхдөг болохоос биш гадны ямар ч хүчрхэг зүйл дийлж сөнөөдгүй маа гэж үг өгдөг. Маш том иргэншлийг эзэлсэн байхгүй. Монголчууд чинь өөрсдөө 3 том иргэншлийн уулзар зааг дээр байдаг. Урагшаага Күнзийн, Исламын, Христийн. Энэ том 3 том иргэншлийн уулзар зааг дээр байдаг. Өөрсдөө хүчрхчгээр 3 юулангийн нийслээд авчихгүй юу? 3 улгийн нийслээд авцсан. Тэгэхээр Чингис хааны сүнс хожим нь дэлхийн ертөнц 4 зүг 8 зохистыг эзлэхээр мордсон 4 хүү минь хаачваа гэж асуухад нэг нь Хятадыг эзлээд Хуанди болоо суудсан. Нөгөөх нь Перс Исламыг эзлээд султан болоо суудсан. Нөгөөх нь Христийг эзлээд цайр болоо суудсан байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монголын эзэнт гүрний задралын хамгийн том 1 номерын шалтгааныг одоо би хэлэх гэж байна. Чингис хааны ач нар буруутай. Хувлаариг бүх хоёр хоорондоо байлдаад хувлаагаас болж өгөхгүй юу? Юм уу бэрх хүлээгүй хоёр гэж нэг муучраа олчих болоогүй юм уу? Ядж байгаа цагаадаагийнх чи юу вэ? Тэгэж болно. Тэгэж ойлгож болно. Гэхдээ эднэр 3-4-р зэргийн буруутнууд шүү. Чингисийн ач нар 3-4-р зэргийн буруутнууд 1 номерт төв тэмүүлэх хүчээс холдчихж байгаа юм. Монголын эзэнт гүр задарсан хамгийн том шалтгааны эхнийх нь төвд тэмүүлэх хүч. Яг чиний хэлдгэр хэд том байсан. Хоёлаа Өөр хангай аймгийн Харойрон хотоос шүү дээ. Одоо Эрдэнэ зугаас. Илч явуулах нь шүү дээ.
Бат руу явуулах гэж байгаа байхгүй. Ижил мөр хүртэл тавих гээд байгаа байхгүй. Ойлгож байна уу? Хүлээгүүрөө илч явуулна. Тигр мөрөн хүртэл тавих нь Багдад хүртэл тавих гээд байна штэ. Хоёул гэхдээ мороор тавих гэж байгаа шүү. Эндээс солонгос хүртэл тавих та. Яг эндээс чи урагшаага өмнөд Хятадын тэнгис хүртэл тавих та. Мороор тавих гэж байгаа шүү. Хэдийгээр буухай элч байгаа ч гэсэн очиол ингээл буухайгаар аваад яваад байгаа боловч энэ арайд эндүү сунжилсан хит тэлэлт өөрөө задардаг. Хоёлаа шаар үлээгээл яг уу. Томрол энэ. Томорсон ч гэсэн бүр том болгоё гээл хүчтэй үлээгээл байл яг уу. Зад явна шүү. Тас гэж авдаг да. Яг энэ шиг хитрхи том тэлэлтийнхээ дээд хэмжээндээ очсон болоо да. Монголын эзэнт гүрэн. Аргагүй л дээ. Германаас Солонгос хүртэл буюу Агнуурын тэнгис хүртэл Дундад Сибирээс Өмнөдийн тэнгис хүртэл Монголын эзэнт гүрэн байгуулагдлаа штэ. Маш олон улсуудыг өөртөө эзлээд байгаа юм чинь гүрэн болно доо. Улс биш шүү. Энэ бол гүрэн, empire шүү. State биш, empire шүү. Ийм том гүрэн чинь ингээд бүр чинээндээ тулталж хэлчихлээ штэ. Одоо яах вэ? Төвд тэмүүлэх хүчээс холдчихлоо. Үүнийг Гумилев их тесрэлтийн онол гэж хар домгонд дээрээ бичсэн байл. Монголын эзэнт гүрний байлдан дагуулт бол их тесрэлтийн онол юм аа. Их тесрэлтийн онол дээр 21-р зууны эрдэмтэн Стивен Хокинг Black Hole гэдэг юмыг гаргаж ирсэн шүү. Хар нүх чинь яадаг вэ? Сансрын их тесрэлтээс үүссэн гэж яриад байгаа шүү дээ. За яг энэ шиг их тесрэлтийн онол гэж одоо Оросын том эрдэмтэн, монголч эрдэмтэн Лев Николаевич Гумилев ингэж хэлсэн байгаа юм. За төв тэмүүлэх хүчээс холдчих. Хоёрт бүгдээрээ иргэншлийг эзлээд тэндээ захираа сууцгаачиж. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэж Төв Азийн Монголын эзэнт гүрэн задарсан хамгийн том шалтгаан нь нүүдэлчд иргэншилд ялагдсан үйл явц болсон юм аа. За энийг нь мэдээд аваарай. Цаад утга учир нь энэ шүү. Тэгээд дараад нь хаан хүүд хоорондоо зөрчилдсөн. Ийм бүх шалтгаан нэг номерын шалтгааныг би хэллээ шүү. Нэгдүгээр шалтгааныг Монголын эзэнт гүрэн задарсан эхний нэг номерын шалтгааныг хэллээ. Хоёр номерын шалтгааныг би хэллээ шүү. За ингээд 3 4 дахь нь 5 дахь 6 дахь нь бол буруутнууд нь бол хаан хүүд. Юу юуны духан төрлөх үү? Агуу хаадаа битгий шөмжлээрээ. Энэ чи зүгээр цаанаасаа болдог процесс л байхгүй юу? Их нар нэгэн цагт мандна, нэгэн цагт жаргадахтай адилхан нэгэн цагт их гүрэн үүсч бий болно, нэгэн цагт байхгүй болдог. Энэ бол зүгээр л жам юм. Тэр ивэрэ байсан бол нэрэ гэд яриад байвал болно л доо. Гэхдээ тийм байх боломж байхгүй. Тэр үед энэ Mobicom, интернет, Facebook, Messenger байсан бол алахгүй эзэмшлээ алдахгүй. Гэхдээ даанч тэр үед тэр юм байхгүй шүү дээ. Тэгэхээр би Монголын эзэнт гүрний задралын шалтгааныг хэллээ. Эрхэм үндэд үзэгчтэй сонсогчдоо. Тийм болохоор жамаараа болж байгаа зүйл дээр буруу зүйл гэж байдгуумаа. Тиймээс дахин хэлье. Их хаадыг битгий шөмжлээрээ. За ингээд яаж ин? Одоо Юан улс чинь одоо хувилагийн байгуулсан Юан улсын талаар одоо хоёлаа яриад байгаа шүү. Тийм болохоор энэ эзэнт гүрний задрал болохоос аргагүй болсон. Тэгэхээр хувилаа далаа тэнгисийн маш хурдан хөгжүүлэх болохгүй юм байна. За апартейд дэглэм. Апартейд дэглэм гэдэг чинь биш үү? Ийм том улс үндэстнийг эзэлсэн юм чинь өөрөө иргэншилд навтчих гад байдаг байхгүй. Хувилаа өөрөө холыг харна. Холыг хардаг ухаантайч байгаа. Тийм болохоор хувилаа юу байсан бол иргэн тойрон байгаа зөрчдүүд тод жишээ байсан. Хятадын иргэншлийг эзлээд хэдэн жил ноёлчихсан байсан зөрчдүүд тод жишээ байсан. Хятадын иргэншилд түрэгдээд цөөрцөн байсан өөрийнх нь өвөөгийнх нь үед байсан хятаанчууд бас л тод жишээ байлаа. Тэгэхээр ирээдүйд миний Монгол үндэстэн алга болж магадгүй гэдгийг хувилаа ол харчиж байгаа. Би энэ иргэншлийг эзэлсэн. Гэтэ эзлэхгүй л болохгүй байсан. Энэ иргэншлийг эзлэхэд цэрэг зэвсэг хүчээр эзэлж болдгүй юм байна. Энийг даанч миний дүү ариг бүх ойлгодгүй юм байна. Миний төрсөн ах мөнх ойлгодгүй юм байна. Энэ иргэншлийг
ивэр соёлоор л эзэлж авахгүй болдгүй байна гэдгийг мэдээд өөрөө байгуулсан улсаа сүм усаас илүү сайхан хөгжүүлж сүм усаас илүү хятаджуулсан шүү дээ. Тэгэхээр сүм усын тал нь Юан ус руу оргон зайлах, дөрвөх, зүхтах тий. Ингээд энд амьдрал гоё амьдрал гоё байгааг итгүүлсэн үгүй. Үгүй үнэхээр гоё амьдрал бас бий болгочод байсан л да. Дуураагүй л байхгүй. Ингээд сүм усын төшмөдүүдээс мундаг том төшмөдүүдээс ахуулаад бүгдээрээ дөрвж хувлагийн хажууд үрж иж хувлаад бас шадгалж сүм усынхаа эсрэг хувлаад зааварчилгаа өгж явсан байхгүй юу. За ингээд апартейд хэлмийг хувлаа хаан хүс үсээгүй байгуулахаас аргагүй болсон байна. Яг л өөртөө байхгүй болох юм байна гэдгийг ойлгоод ирээдүгөө олж харж байгаа. Ингээд Эх Ван улсын 1 номерын хүмүүс нь Монгол үндэстэн байх болно. 2 номерын хүмүүс нь өнгөт нүтнүүд байх болно. Энэ нь ислам шашинтай уйгур түрэг маягийн хүмүүс гэсэн үг. 3 номерын үндэстэн нь солонгос үндэстэн байх болно. 4 номерийнх нь нөхөө хятад байх болно. Ингэж л одоо байгуулахаас аргагүй болсон. Ингээд өөрийнхөө апартейд хэлмээ одоо байхгүй бол энэ иргэншилт одоо ирээдүйд сүннө гэдгийг бол мэдэж авсан. За ингээд дараад нь их засгийг өөрчилнө. Хувлаа хааны хууль, совдон зарлиг, бичигдэхний. Ингээд үлдсэндээ хуулиа одоо шинжилж гэсэн. Совдон зарлиг. Одоо их засгаар явахгүй шүү. Хувлаа хааны совдон зарлагийн хууль гэдэг юм. Одоо эхэлж байгаа. Их засаг шинжлэгдээд совдон зарлиг биш. За тэгээд одоо ингээд юу болж байна? Хувлаа өөрийн гэсэн бодлороо өөрийнхөө аргаар ингэж өөрийн усаа байгуулж захирах болсон байна. Зөв. За ямар ч байсан баштаа маш их баярлалаа. Үнэхээр нэр их юм сурлаа ялтчих ба. Тийм байна. За үзэгчтэй ч гэсэн бас бидний одоо бэлтгэж байгаа энэ хүү дугаар таалагдсан гэж их найдаж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж тэрөө та бүхэн дараагийн дугаараа одоо эртхэн үзхийг хүсвэл гэх юм уу? Та бүгд маань бидний үйл хэрэг дэмжиж лайк, subscribe, share дарахаа манайхаа битээ мартаарай. За мөн дээрэс нь бид бас контентынхаа чанарыг сайжруулаад цаашид илүү одоо удаан доктортойгоор өөрсдийнхөө контентыг хийх хүсэлтэй байгаа учраас зорилготой байгаа учраас үзэж та бүхэн бидийг дэмжиж донешн хийх манайхаа битээ мартаарай. За ингээд энэ удаагийн дугаараа энэ хүрээ завсарлаад дараагийн Хувлаа хааны дугаараар үргэлжлүүлээд уулзъя. Үзэгчтэй баярлалаа. Баяртай.